А тэгвэл наш. Боль. Юун дэргээд байна. Наажа багцаагаар хідэн хил болж байна. Нэг 80 ирээд Хацч бацх. Аа яа хөрөг зөхөө би. Бид хоёр танилцах чаа. Танилцаа жоох юм уу? Анхудаа мөрөө айлдах. Бид хоёр одоо танилцж байгаа. Би мөр их номхон мөр. Одоо ичгсэн бид номхон мөр гэж танилцаад. Хол замын хоёр эвдэн найртай сайн. Нэг очиж гэсэн би нэг очиж гэж байгаа. Нэг очилгүй шиг сайхан туусан да. Ичээж өвсөн дээрээс тэр аваас ингэж чирэгдэл шорон зам руу ороод. Тэр шороороо ороод яахгүй. Дийлэхгүй хамгийн гол нь энэ чи халаад гар шувтраад. Энийг мэдсэн үе чи. Тэг чи амар ал тэгээгээд очиж штт. Түлээч ингээд түлээд энийг хуулж өгөөд. Өчиг махан гарч аим шиг болсон байна. Өмсгөл далдаан хэрэг тайган хүнээс аялмаар хэлэх гэж байна. Тийшээ нөгөө далаа өнөөдөр давлгаал эхэлсэн. Эхлээд би жоохон мортоосоо жирэхэд байгаа учраас жоохон танилцаад хөдөлсөж яваад. Намайг тэгээ сайхан найзлаа. Тэгээ сайхан. Замдаа сайхан юм да. Тошаарч. Арай идэх байж байна. Амин доош нарч. Тошаарч хүүхд амраад шүү дээ. Аа. Хүүхд амраад. Хашиг үү. Хүүхд амраад. Би одоо буур цаал. Би ч жоохон үрдсэн маа энийг нэг үргэлээ. Тэ ойлгомжтой. Хотлаа нэг сон дээрээс авахулж ирсэн гэдэг. Сон дээр сонгийн авт гэдэг шүү. За би энэ буугаад үрж өндөө бүтгэв. Холч юм. Чи бууд ядраад байна. Солих гутлахгүй бол нороо дооч тэгэл нор нэг тийм. Энэ дафутрах гэсэн хөл гэж юм шиг. Бай. Гол энэ. Гол хөт чижсэн шүү. Ахчих хахад баяраа юу болов. Тайгоо хаа. Үгүй явчлаа л үзье. Нодлонгийн өдөд яг нодлонгийн өнөөдөр ингэж үзсэн. Ой. Хаан хин. Гайвалтай 90. Гайвалтай 90 ирсэн макна өрөөдөг. Гоё. Гойж гарах гэж бас зовсон шүү дээ. Дөхөз. Энэ уус тэнэг өндөр исэн болоо. Тэглүү чинь матаж байгаа мэт чи бас л. Хэлсэн шүү дээ. Одоо өнөөдөр Өнөөдөр аялах гэх. Яа. Өдөр л харж байна. Ара. Айдаа үгүй. Юу тусахтай юу. 27 насна. Машин. Наач. энэ намхан мөр гэсэн. Улаан мөр гэж яриад нэ. Яг улаан гэж ярьж байгаа. Цагаан босох. Цагаан нэг бол бор нэг бол цагаан гэж хаана үлээ бор гэж яриадсан. Бас нэг газар бүгээн гэж ярьж ирсэн. Бүгээн гэдэг ийм шумөрийг бас тэгж байна. Тий. Цагаан хэлэхэр яа дээ. Цагаан мөр гэсэн үг дээ. Гэсэн үгэлдэг гэсэн зүгээр л цагаан хэлчихвэл яа дээ. Заримдаа улаан гэдэг байна. Энэ улаан байна. Нэг нь цаадаа. Бас. Ер нь альч аймагт яга зүгээр л цагаан гэж хэлж болтгүй. Харин заавал улаан бүгээн бор хар тий хар гэдэг юм бас. хар ногоон гэдэг. Ногоон гэдэг тий. Тий. Хар мөрийг бас хар гэж хэлдэг шүү дээ. Хасаар ногоон мөр гэж. Тий. Орон төсөөрл яриад байгаа юм л да. Тэнэс шишин хүн хэр ногоон хул саарч гэдэг юм уу борч гэдэг юм ийм хөл. Манай Газар манай охин анх удаага хөдөө явахгүй намайг дагаад. Хөдөө очиж нэг хэдэн үхэр өсөн чи ингээл хараад ингэцэл. Гайхаал үхрээр тэгсэн нөгөө үхэр чи харж ирсэн гүүжсэн. Аав гэж. Нохоо мангас болчих гэсэн. Нохооноос өөр амьд мэдэхгүй. Яг нохоо нөгөө эвэртэй үхэр харахгүй та. Нөгөөх нь мангас болчих жоосон шүү. тэгж. Болоо угаан гоёлын дээл мэлт их гоё юм ярьж байна. Театрын жүжиг шишил юм. Заваалах юм байна л дээ.
Тэгээ бидний хөтчөөр манай ах чалдар юм бэлээ. Баатрах 2 хүүгээ дагуулад явж байгаа. За нөгөөт нь болохоор бас манай нутгийн төшиж газар чин гар одоо манай Нодлонгийн болдгоо төвлөрлийн өвлийн аяллыг зохион байгуулж исэн одоо Эрдэнэ далай ах маань явж байна. Үзэж таавдаас сайхан үзүүлэх баг. За ер нь үзэгчийн юу үзэх вэ гэдэг бол баатрах шийднэ. Модон дотор дагуулад 10 хоног явах юм уу юм үзүүлэх юм уу тэгээд ер нь тэгээд сүүлд нь сайхан юм гарсангүй бол бүгд баатрахтай хэрэг шаа. Надтай яг л би энд чинь зам мэдэхгүй учраас ингээл ерөөсөө миний толгой бол баатрах болцсон явж байгаа тэгээд нэвтрүүлэг цаашаа үргэлжилж тэгээд энэ далай дээр бид нар сая зогсоод ус уух гээд зогслоо л доо. Бас амангаад. Тэгээд далай яасан ч гоё тунгалгын ус нь яасан сайхан зөөлхөн амттай юм. Далай хэрэг дээр ирээд гонголдгүй хүн эзэж гонголдгүй хүнд яруу найрагч болох далай хэрэг дээр ирээд эзэж гонголдгүй хүнд яруу найрагч болох ямар ч авьяас байхгүй гэж зохиож хэлсэн юм. Надад гэсэн гоник төрж сүүлийн үед одоо Монголын онгон байгууллагууд маш ихээр эвдэрч байна. Хаасаагүй машины зам мөр гарсан байна. Иргэдээ сая ч гэсэн энэ рүү бас шинээр зам гаргаж байгаа, зам татсан энэ төр харж байна л да. Тэгэл тэр явсан болгоноор нь хүмүүс бас байгаль усаа үдээс үдээд байгаа болохоор гоник төрж байна. Энэ далай маань бас монголчуудад мөнх байгаасаа бид чинь байгаль далайгаа алдчихсан. Одоо хөвсгөл далай маань байж байна. Энд бол хүн зүгээр аз жаргал гэдэг юм сэтгэлийн зэнгэлийг дилдэг юм байна. Гоо сайхныг харж, гоо сайхныг харахаар бас гоник төрөх үеэс байдаг шин. Тэгээд заримдаа бодож байна. Энэ болгон сайхан дундуур онгон байгалаа тэр чигээр нь аваад үлдчихсэн. Тэгээд энэ Монгол эх орон гэдэг Улаанбаатар хот юм уу, эсвэл Байшин барилга юм уу, эсвэл эд хөрөнгө гэж харж байгаа хүмүүс энэ болгоныг бас нэг телевизээр хараад бодосоо эх орон маань яасан сайхан юм те. Заримдаа бодогдох юм. Би юу хэрэгтэй юм хийж яваа юм уу? Энэ над ямар ч шиггүй. Дэмий явж задцаа ядаж зүдэрхийн нэмэр. Телевизэд ямар ч шиг байхгүй. Тэгэл ингээл зардал гаргаад газрын хурлуул ингээл хаасаагүй яваал гэдэг. Явж яг нь хэрэгтэй ч юм уу гэж бодох юм. Нөгөө талаасаа бас энийг хийж яваад сая бас өнөртөө ч гэсэн дотроо баяртай байлаа. Юугээр энэ болгоныг одоо хөлөөрөө хүрч чадахгүй байд юм ахад бид нар ямар ч яваад зөрөөд хүрээд үзэгчтэй үзүүлчих юм бол эх орондоо хайрлах сэтгэл, эх орноороо бахархах сэтгэл, Монгол хүний их цээжид дэлгтэр омгошлон чихэн бодтой болох юм болов уу гэж бодлоо. Энэ зүгээр хий хоосон одоо Facebook, Twitter, интернетийн ардталтыг хагаад хий хоосон цээжид дэлгцсэн би Монгол гэсэн га газар үзээгүй одоо орцноосоо холдож үзээгүй хороолоос хороол дамжсны өөрөөр хэлхийд ойлцоо гэж боддог энэ залуучууд бас энэ болгоны зуртаар хараад ойлгосоо. Тэгээд чадвал хүрээд үзээсэй. Хүрээд үзэж чаддгүй маа гэдэг энэ чинь жиний дор Монгол гэдэг нэрийг ч утга учир энд байгаа шүү гэдгийг ойлгосоо гэж бодож байна. Одоо бид нар эндээс хойшоо нэг аршаан дээр очих гээд явж байна. Далайг зориод бүтэн өдөр явлаа. Яасан ч том ойролцоогоор 40 орчим км мороор явж байна. Морь унаад Монгол хүн гэдгийг мэдрээд далайн ирээр хамгийн гоё ойлголт юм байна. Сайхан байд юм байна. Энэ байгаль усаа энэ чигт аваад үлдчихсэн гэл. Янзын юм бодогдол морин дээр бас их юм бодогдсон юм шиг. Загас болж байгаа хүн голоо ирээр загас болж байгаа үедээ стресс нь тайлагдаад аюу сайхан бодлон жилүүтэй болоод юм боддог гэсэн. Морь унаад далайн ирээр явахад бас их юм бодогдсон юм байна. Миний Монголоор яасан ч үсэлтэй. Энэ Монгол оронд энэ Монгол улсад хөвсгөл далайгаар гарах чинь одоо тайган гүн рүү орох гээд ойртол явж ил байна. Бахархал омгшил хоёр цээж дүүрэн гарч ирээд дээрээс нь эвдэл сүйтгэж байгаа уул усаа бузралж байгаа бохирлж байгаа байгальтгийг сүйтгэж байгаа энэ хүмүүс хараад гоник төрөөд ингээл давхар янз бүрийн бодолтой явж байна. Хөвсгөл далай өндөр өсөлттэй. Бидний үздэг хатгал биш хойшоо яваад жахаа тойлохоосоо бүр хойшоо яваад ингэж ирэхээр бүр гоё юм байна. Одоо бид нар Хөвсгөл аймгийн Эмчил хөвсгөл юм. Далай авах гэж явж байна. Тэгээд үстэй ахны нэвтрүүлгээ үзэл үзэх гэсэн.
далаага захлаад тойроод л. Тэгээд анх удаа юм хол замд морь унж байгаа хэлэхүү. Гэрээс гараад 2-3 цаг л явж ийл та. 2-3 цаг явсан ч юм уу ч. Бүксэстэй байхгүй л хонгоноор суурч байж. Доктор хонго байна уу юу л болоод. Ядж яхад өгзөг муутай хүн чи ирсэн. Яаж жоохон зузаахан тонтгор монтгор өгзөгтэй болоос нилээ явуулах. Миний чи нөгөө ясан дээр нь авс хурцсан нөгөө шовтон бөхстэй, шулуун хөхтэй шугам зургийн багш хүрлээ гэдэг шиг болохоор чи. Амар юу яаж чинь. Бүкс холгож чинь. Онсын ажилтаа тэгээ ерөнхийдөө мөнхийн өрөөнд сууж яадаг бид нар ингээд агаар сэлгэнд явах сайхан болгож байсан. Энэ нялхарчдсан юм биш бас тий. Булбараа олд юм байна. Булбараа олцсон ч одоо ингээд бүксүүдэд явж болдог. 2-3-аараа ээжиж явж үзлээ. Зогсоод явахгаар бас тарган бүдүүн хүн чинь өөрхөн жинг бас хэр удаан дааж дийлт юм байхгүй. 2-3-аараа ээж үзэл одоо миний хэндээ чинь давхар юм тохож тавьчихад байгаа шүү нэсгийтэй. Тохом. Тэгсэн үслөөсөө бүкс авах гэдэг. Өөстө. Амар хойч эрмэр байсан. Түрүү нөгөө ампараа хийжтэй эрч юм хэм ч юм уу гэдээс. Их хөр намхан мөр миний мөр. Тэгээ бас тэр их найр эв найртай явж. Харин гэмн байсагээд бүдэрч унах юм. Хоёр өдрөөс өгрөөл явж. Ядардаг юм эсвэл би хүнддэг юм. Би ч одоо бас 100-аад хэлжинтэй. Хүндтэй тэгээд бас яадаг шүү дээ бага. Тэгээд их явж чинь уган зайдал гайгаа. Гармаар авчих юм шивтэй гайгүй гол юм шиг. Яах гэдэг. Тэр автомобилоос хол болохоор чи. Дод дасан доо тэр хизээ дасчих юм байгаа тэгээд. Дасалцаа хоёроо. Одоо гайгүй дассан бах уу? Гайгүй юм эле айтах битээ унагаач заяа хөрөнгө толгоо өгөх. Тэр нь бас таалагддаг. Тэгээд сая битүү модон донд явж ирэхэд далаа дуусаг байна. Одоо уран дэш уулын оролт явж тий. Уран дэш харихны. Уран дэш одоо юм хэдэн километр хүс уртнуур байгаа юм тий. Саарл уртнуур. Тийм шүү тий. Чулуулаг нь алтуулын тогтцоос үлдсэн болов уу гэмээр гэхдээ далайн ёроолын саар шаварлаг хатуулаг чулуутай. Хуучин эртээр үе цагт одоо хэдэн сая жилийн өмнө чинь далаа байлаа шүү дээ бодлоо тоглоод байлаа. Тэр ер нь тийм байдалтай юм байна. Тай голомгөр сайхан агаар бол юу нөгөө офис мовс юу нөгөө нэг цай зөөдөг гоё охин мох юм шүү дээ. Хэрэг байхгүй. Энд бол ингээл хөвж яах нэр хүний жаргал зүгээр гэдэг л болчиход байна. Яахын бүкс яаж ийн? Цаавар гаагүй энэ. Тэгээ жоохон өвдөж ин дээ. Дахин бүкс. Тэр хэрэг өвдөж ин энэ бүкс. Энэ гаагүй нэ одоохондоо. Тэгээ жоохон хөндөр орч. Таажс намайг одоо бүх хоёрын бит зузаан гоё үйтэй байна. Би ч бол байхгүй шүү дээ чи. Хэрэг байхгүй. Одоо мөрөндөө хайртай. Нэмэр надад ихүү. Айсуу имжлээ. Хөрвөх чинь үү? Хөвтөл жаахан хөвтөлж болдгоо юм уу? Болдгоо юм уу ер нь? Яагаад? Хөлбөч төлөөр аач байгаа. Хөрөөгөө дөө. Хэцүү юм байна. Одоо энэ баатрахын ажил мажлыг ингээд өчтөрөөр чи үн ус тохирох гол дээр дор орох гол байсан. Яг ингэ явахаар тийм бас үн хүсгүй яваад хямдхан өсөөр явах ажил биш үү шүү баатрахаа. Бас тийм амархан ажил биш үү шүү таны ажил чи. Тийм амархан биш. Тийм ба нилээ зовгоор юм байна. Ухаас гадна хариуцлагатай. Тийм ба. Хараа мөр харнаас өмнө одон жирмээсэн харж явах. Хас өгсүүлээ тий. Харин тийм жигтэйхэн юм бэ. Ястаа хансаг үлч байна. Хүн гай тийм явдаг чи биш дөө. Тийм ээ. Нөгөө Японы можожо гэдэг шиг тийм гоё юм улаан өнгөтэй өвс. Яггүй нөө Тийм байна. имэл хатарс. Сон санаач гэж явахгүй. Яг нь тэрэн мэдгүй. Тэгээ сайхан цэгэр цэцгсийн дунд. Олон мэдгүй явж чуунна шүү дээ. Харин тийм шүү дээ. Мэдгүй юм. Хаач. Окей. Янор нэм богёвку дасуулдаг шүү. Миний морос намайг илэг өрөөд байж гэж өмсүүлгээ урагшин давчсан гацхад.
Энэ ит хоёр. Хоёулаа хэд хоног эвтэн явчихсан даа. Тийм ээ. Айгуу. Сүлдээ шүү дээ. Айгуугаа овчудтэй. Эрүүг мэж ханах. Тэв. Хари юу вэ? Бай. Үргэлж тийм үү. Би ч өстө морсор тийм орхон байж үзээгүй. Одоо яг таалагдаад хөөх надад. Гэж хараа амраа хазуулчих юм шүү дээ. Сайхан. Мануу сайхан. Бид нар явсаар хагаад Хөвсгөл аймгийн Эренчинлөм сумын хил дээр ирж байна. Улсын их хурлын 1994 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн тогтоолоор Хөвсгөл нуурын баруун захаар хөвөлж Хилт нуурын хойд үзүүр хөх хөвсөөл 2648 далайн түвшин өргөр юм байлгүй дээ. Их уулын 2961 тоот. Энэ Эренчинлөм сумын хил дээр ирж байна. За энэ зонд сайн явж ирүү гэдэг Эренчинлөм сумын тийм тосч явдаг юм байна. За ингээд дахиад цаашаа далайгаа хилдэл тайга дунд руу яваалгаа. За энд манай далайн захар далаа явж байна. Баатар ах маань бас нэлээд хүнд ажилтаа явж байгаа. Угнаа маань харин сүлдээ гайд хөдж болох гэж байна яах чинь. Тэ. Морь идэлчихсэн. Ингээд явж байна. Цагаагаар харин сайхан энэ дэлхийн ангасаагаа харж үзээд бороо хор өнөөдөртөө оруулсангүй цагаагаар сайхан явж байна. Морь маань тогтов. За ингээд далаа болон цаант цэлийж байгаа. Би ер нь машинаар бараг далайг дорн тойрчих шихгүй юм бодоод байсан юм шүү дээ. Мондог том юм байна. Хэдэн цаг л яваал талданд орж байгаа юм уу л байна. За орон душуулын ороолоор ингээд гарч байгаа хайрхны ороолоо. Тэгээд орон душ хайрхны домог чи юу гэдэг лээ? За нэг юм байсан юм долоо ямаатай. Тэгээд тэр нэг одоо удаагаас ус авч байна. Тэр нэг мартаад удаагаа ам таглалгүй. Тэгээд яасчлаар энэ надад ингээд ундраа гараад тэгээд таван дэшоороо нэг шийдэл нь одоо мотон хөөж. Нэг шийдэл нь хатан хөө. Тэгээд ийм домогтой ингэж байгаа. Ингээ одгоо марцсан золжлын том далаа гарсан. Тэрхийн цагаан уртаа их төстэй домогтой юм байна. Тиймэрхүү домогтой байж. Тэгээ норд шуулаарыг аваад хоёр шидэд. Тэр шидсэн байгаа. Яг дараа нь тэр хад уу битэр доохон байгаа. Тэр шидчихлээ тэгээд фотографаа мөн тавьсан шидчихаагүй л дээ. Тэгээд далаа татраагүй. Тийм. Тэгэлөө. За далаах ядарч гинөө. Гоё нэ. Далаахаа өгөр. Уунаа ядарч гинөө. Та бид нар гараад ядрахч ярих болоогүй те. Гараад нэг хэдэн километр явсан юм тий. Өдрөөс ядах багтаа. 10 км явсан бүгд ингээл далаахаа өгөр захлаад ингээл яваад байгаа. Бас мөрнүүд маань үе жаахан ааш гаргаад ганц нэг айлгаж л байна. Яг ба. Масчикос. Сайхан ил болоод байх шичтэй. За мөрөөс болгоно. Химбана. Я мөрнүүд гон. Чэтосоо. Нэмээ. Далаа маань ингээл цэлийгэл. Янцтай. Далайн хөөгөр аялна гэдэг бол үнэхээр сайхан юм байна. Ер нь бараг миний бодлоор бол жил болгоо ингэж нэг явж одоо бас нэг энэ жилийнхаа улс төр ажил төрлөгийн стрессийг гаргаж юм байна. За. Айгуу бас сүлээд. Я Хөвсгөл далайн тухай чи ямар дуу өгдөг лээ? Хөвсгөл далай гэдэг үү? Улаандалтай дуу гарг. Омчва. Оо,
Ийм дангаа бах, дуу мэдгүй дангаа бах тэгээд модон дотор юу хийж явах юм бэ? Дуу дуулж байгаа юм шүү дээ. Вана угна хармарта. Номи бормортой. Унтаа явж гинэ үү? Айгу. Хөтөн дэгэж сохтуу морин дээр дунтцал тууж авдаг шүү дээ. Тастагаал. Данаг ийм биш сайх явж чинь. Далайн хэрэг бол далайн хэрэг дагсан ийм мөрөө аялал гэж үнэхээр гоё юм байна. Ийм юм байна. Харин хотынхан бол хотоос гарахдаа бүксэн доороо нэг зузаахан порлон бүксний хэмжээтэй порлоо авч гарвал зүгээр юм байна. Иш дотор бодож байна. За энд манай нэг өсгч юм явж байгаа. Морин ачаа үндтэй. Аав хоёр явж байгаа. Ааван дагуулад. Мөр онч одоо сураагүй хүн гэнт ингээд цочир нэг өдөр их явахаар одоо тэгээд 10-20 хоног явна яат юм гэдэггүй нэг ямарс явна да тэгээд идэж байгаа сайхан идэж мэдгээд яах вэ те. Тэгээ мала баатрах хүүтэйгээ одоо ингээд бас ажилттай байд юм байна чи мороо юу ачаа мачаага буулгана буцаад ачна гэл ингээд бид нар чи ямар ачиж мэдх юм чи айгуул ачуул нөгөөдийн талаар нь тараад самарсан юм болохгүй. Тэгээ манай морнууд энд байж байна. За сайхан номхон морнууд бүгдээрээ сайн морнууд. Ингээл чага буулгаал одоо байж энэ. За тэгэд энэ доор их гоё гол тийшээ нэг очиод байгаа. Тайх шүү дээ. Өө нөхдүүдээ энэ дээр л боргоо утсан байх юм байна. Энэ дээр л боргодч үнэнийхээ савыг хайчаад явсан байх юм да. Энэ гоё үнэн гарч нэрээ болоогүй байх шүү. Да. Пүү чорт. Яг холмос. Пүү чорт. Яг холмос. Ямар муу үнэтэй барьж ба. За тэгээд харуулснаар чи би бас нэг юмны шалтгааныг оллоо бодож юугээр хөвсгөл нуур дотор нь усанд ороход амар хүүтэн байдаг байхгүй. Ер нь л тэгэл усанд орохын арга байхгүй шүү дээ. Хөлдөөж алчих гээд. Тэгсэн чинь шалтгаан нь юу юм бэ гэсэн чинь ийм шууд ирж байгаа уулын тагтнаас ирж байгаа олон голууд нийлж хөвсгөл нуурыг бүтээд юм байна. Тэгээ энэ хөвсгөл нуурыг бүтээж байгаа энэ олон голууд чинь бүгдээрээ уулнаас ирж байгаа учраас зэрлэг хүүт устай. Тийм болохоор энд юу гэдэг юм бэ штэ. Ус амар юу гэдэг юм. Хүүтэн байт. Этик амар хүүт устай. Зэрлэг хүүт устай. Тансга. Усанд ийм гоё амт өгдөг гэж. Басла. Дээрээс айгу сонио. Зүүр юм байна. Баргал брокколи тий. Энэ арахгүй тэр голынх нь биш нь. Саяны миний барьж авдаг мөн ба шүү дээ. Амар үнэртэй. Амар хорцсон шүү дээ. Яг холмос юм шүү дээ. Тэгээд лагал урмал юм да энэ ч тэр гол мол нараа ийм үд юм шүү дээ. Мод шиг. Тэгээ ийм амар хүүтэн усан дунд ингээд ургацсан байж дээ тий. Шинэ урмал урахаар аргагүй хүүт юм байгаа байхгүй. Лаг хүүт устай. Жинхэнэ зэрлэг тайгын гүнд гэдэг шиг нэр жинхэнэ зэрлэг онгон байгаль чинь. Одоо эндээс л эхэлж байна да. Гад ийм сайхан байгаад одоо ингээд ийм хуржигсэн нүргэлсэн усны чимээнд дунд хонон доо. Одоо сайхан хоолоо хийж идээд гом доор хийж иддэг. Тэгээд маргаас аргаснаас нэг том ан гэж иддэг юм аа. Би буута явж байгаа бид нар тэгээд нэгдүгээр бас зэрлэг тайгаад аюулгүй байдлаа хамгаалах хүмүүс. Хоёрдугаар бас туулаа муулаахан зурм мурмахын энэ төр байвал муулч тийм үгээр жижигхэн калибр авч явж байгаа. Тэгээд тэргүүрээ юмыг яаж өгөх бас гархааны нэг
Үүснээ хазаасан гахааны тоороо гүйж явах юм лүү тий. Тэгэх юм бол бас тоороо шарж идэх юм бол тансаг бодол байж шүү дээ. Энэ байгаль их байгаль дотор бол юу л байгаа. За бууны хувьд яг одоо аюулгүй байдлаар хамгаалсан. Бас нэг ан амтын чон баавгаас юу яаж юмыг яаж мэдэх вэ гэсэн маягтай явж байгаа. Тавайгал бол нэг ийм хөө тасархаа гоё. За ингээд зурлаг үсгэе.
Тэгээд мах маань нөгөө халуун биетэй адуун дээр очсон дээрээс нь өднөдөр жоо халуун байсан те. Тэгээд жоо өнөр орох гэж. Тэгээд нөгөө муудач хүүдээ. Тэгээд тэнгуут газ шуудаж байгаа юм дандаа шуудаж байгаа. Баатрах болохоор тоогооч. Баатрахын зохиосон дээр тогооны үлгэр үлгэр яаж та амираа. Аяа шин гэж бас. Том мань бас мань. Утгашгүйдүүд. Юу гэж боо тийм. Дөөтөн дотор хатад очиж. Яга бид нар яах гэж ирэхээр сайхан утаа амтсан гэрийн цөв гэж. Нэг 2-3 шиг нөгөө 3 аваад гацсан. Тэрийг газ бодож идэхгүй бас муутчихгүй. Ийшээ бол тэгээд гомдоо ургам уурах гэнаар тэгээд аргачлаа махаш ус. Замдаа сайхан юугаа сайхан туулаа ургалуу досны буудаг чи шарсан галуу замдаа нэг ноогс моогс энэ төр баатрах байгаа гэсэн ганц нуус калибраар тонк ч юм бол хөвсгөл дак хий. Би ч дак хөвсгөл дак болоод тэр саарал тогоон дотор сайхан нуусны мах шарж идэв. Бодчих. Загас хоёр бол бас сайхан шарсан загас чинь. За тэгээ эндээс бас эндээс нэг тосондоо ч юм уу нөгөө тосон шар ч юм уу тэгээд эсвэл цагаан мөөх ч юм уу түгөө нэг сайхан мөөхтэй уур бас ингэ чинь. Энэ бол хөвсгөлд бол хэвсэн маань таагт бол үсэхгүй мөнөө. Сая замд бол зөндөөл идчмээр юм зөндөөл харагдчих. Царцаа авахгүй би сайхан царцаа уурж идэж бодсон чинь. Тэгсэн Юнанд очицсан явж исэн чинь Юнаны нөхдөө чи яасан гэсэн миний ингээд хамар харшил болдгоо маа бүр болохоо байлаа гэдэг. Тэгсэн чинь зүгээр наач маргааш надад янзлаад өгөө. Тэгээ маргааш намайг дуудаад ганцнд оруулаад тэгээд нэг 5 нүгүүд царцаа ерөөсө халуун тосонд ингээ шараад нэг 5 шарсан царцаа өгд. Тэгээ нөгөө шарсан царцааг нь идээд шууд руу гооч. Тэгээ дараа нь дахиад би галар мах руу гооч хоол гооч. Юу тэгээ нөгөө шарсан царцааг нь идээд орой унтаад өгсөн хамар битүүлсэн. Өглөөс ирсэн зүгээр байсан. Тэгээд 2-3 хоног мартчих. Тэгээ 2-3 хоног гинтгэс энэ миний хамрын битүү нөгөө хашил яач вэ гэд. Тэгээд ерөөс нэг дараа нь Шанхайд нэг идсэн. Сүүл Токиод Японд явж байгаад бас ийм нөгөө зүгийн болон царцааг ингээд бөөнөр нэгээд савлцсан мэт. Тийм царцаа бас нэг авч идэв. Тэгээ одоо надад ирсэн хамрын асуудал энэ их өв сургамал байхгүй болсон шүү дээ. Тий. Одоо манай хин бүрэг батламжийн загнадаг байхгүй. Хангаад гараад хамрын битүүрдэг үнийг уянгүй муу дурак гэдэг. Уян байхгүй гэхээр агаар салхи амжилтаар хамрын та цаанаас юм наад шүү. Тостоо оол идэхээр ходоод гэж нүгдөөд. Тэгээ хөөх идэхээр нойр уучхаа нүгдэн. Арх ухаар яана гэх цаана буянгүй үнд юм байдаг загнадаг байхгүй. Тэрнтэй адилхан нэрэ. Тиймээс энэ монголчууд бас мэдмээр юм бэлээ. Царцааг сайхан халуун тосон шараад жоохон давсагээд лаажуу хаажуудаа илүү лаажуу ч юм уу хийгээ амтлаад тэгээ их царцаа дайжгүй хөл мөлөнд хагаад өгчихгүй ам хоолоо хадгачихгүй хөлөө суулж аваад идээд өгтөл янзаа тэгээд манаагаас амар хөвс урмалтай Солонгос, Япон, Өмнөд Хятад бүгд царцаа иддэг. Тэгээ би гişээ явж байгаа бас царцаа идчихье гэж бодоод яваад тэгээ хүмүүс сонсч байгаа хүмүүс болдгоо заваар зүглээд ирэх хэрэгтэй. Тэг зүгээр яг үнийг хэлж байгаа шүү. Хотоор ятаж сарчлаа одоо өөрөө. Тэг Япон Солонгос одоо Хятад энтерсэн хүмүүс мэднэ. Хаасаагүй царцаа иддэг. Тэгээд энэ бол би бодоод байгаа энэ царцаа чи өөрөө амар гурван шүүсээр хоолдог юм учраас цаанаа дархлаатай байдаг. Тийм учраас тэр царцаа идгээд баг. Эмлэг чи царцааны бэлтгэл гэдэг юм байдаг шүү дээ. Тэрийг идэж нь зүгээр амьдаа уулаа царцаа дайжгүй амттай заяа. За зөөгөө. Амар юу. За хоолой гарахаар харуулна. Гэрийн сэгсгэр утаа шингэсэн сэгсгэр сэмгэр цөөн сэгсэрнэ. Ай. Махан жоохон байгаа нүгөө. Өөрөө. Бид махаас үсэхгүй. Бид махаас үсэхгүй. Яг тийм бэлэн мах байгаа л та. Шууд болцсон. За. Гэрийн гоё. Утаа амтгдсан сэгсэр зөваа гэж. Өдрөлөг үзээд өлсөж байгаа юм байна уу?
сайхан утсан, доороо жоохон наалтцсан. Тэнийг айхтар наалтдаг байна. Доороо жоохон наалтсан. Тэгээ сайхан утаа амтгдсан. Сэгсгэр сайхан сүмбий зуваа гэж. Байгамдаа.